Та бүхэн маань хотын гудмаар алхаж агаад эдгээр бичгүүдийг ер нь анзаарч уншсан байх те. Bye bye гэхээр та бүхний толгойд ер нь юу орж ирж байна? Bye bye гэж юу гэсэн үг вэ? Мэдгүй мэнэ. Анасаач үгүй мэнэ. Ана бай ингэж хийж үгүй мэнэ. Bye bye би мэдгүй ингэсэн сте. Баас гадаг. Папа ингэж бэртэ ингэдэг юм. Асахигийн байршуулсан энэ самбарны bye bye гэдэг нь болохоор Асахигийн албан ёсны хэрэгтэй оруулж ирдэг Марусан сүүний постэр зураг юм аа. За Марусан сүү маань болохоор лактозгүй, сахаргүй, за маш их уурагтай, эслэгтэй, веган тийм сүү байгаа. Захуугүй. Тахтай юм. Cheers. Манай гэнэд ирээрээ тэгэхээр би самд ийм зүг гэхүү хадана. Хамгийн дуртай төрөл нь яг буйл самар төрчихтэй амтагддаг шингэн уураг гэж хэлж болно. Огт сахаргүй. Энэ болохоор манай охины дуртай төрөл энэ банантай төрөл байгаа. Энэ төрөл нь болохоор шар борцгийн сүн ундаа байгаа. Дотроо төмөртэй, жимсний амттай. Бор олонд орж байгаа хүүхдүүдэд зориулсан юм жижигхэн савлгаатай бас байгаа. Энэ болохоор гүзээлцгийн амттай. Bye bye гэдэг самбарын утга нь болохоор хөгшрөөлт, тархалалт, сахарын хийдийг хэрэглээ, хөтгөн хаталт гэлтэй бидний амьдрал тохиолдог эдгээр бүх асуудлууд энэ шар борцгийн сүг ууснаар ер нь bye bye буюу эдгээр асуудлуудад баяртай гэж хэлж чадна гэсэн утгатай юм аа. Тэг ер нь энэ шар борцгийн сүн дотроо маш их уурагтай, эслэгтэй байдаг учраас бодис солилцоог идэвхжүүлээд тэ хөтгөн хаталтад хүртэл маш сайн нөлөөтэй байдаг. Та бүхэн маань ч гэсэн өдөр тутамдаа тохиолддог эдгээр асуудлуудаа bye bye гэд баяртай гэж хэлмээр байвал Марусан сүг авч уугаад үзээрэй. Баяртай.